Өрчөн би нэг гуйлгчин өвгөн зүудлээ. Уранхай норхой ховцтой уруу дорой царайтай уртаа шар сахалтай уйсан өвгөн явж байх юм. Сайн байна уу? Та юунд уйлавэ гэвэл сайнаач алд нохой долоо. Салж болох бүхнээсээ салаад санаа сэтгэлэн хүртэл худалдаад салгалж явандаа хүмүн. Яачсан бол доо зайлуул. Ядарч мөнгө наадал тэр байхдаа хөрхий. Юман хүнд булаалгаа юм болов уу? Юул бацаагач тэгч. Өргөдөж би дотроо бодоод өвгөнийг дуугүйхэн ширтлээ. Өчид салгалсан туранхай өвгөн өөдөөс харж өрд би эзэн хаан байлаа. Улс гүрэнтэй, нэр төртэй, төмөн газрыг эзэлсэн нутагтай, түүхийг донслогсон морин зэрэгтэй байлаа. Одоо юу ч байхгүй. Орчлонгийн элэг дог болж, улаан шагайсан хитэн хүүхэд улс болж тоглож байна. Хараад нүд минь өвдөх шиг, харамсаад элэг зүрх минь өвдөх шиг. Алимууган үзэж барахаа санаа авсандан очиж нүд далд хэвтий. Ойлгочин өвгөн ингэж годоггүй донгосхийг үзвэл ухаан нь бас ховцс шиг урагдаж болсон бололтой. Тэслэггүй би шүүр салдаад тэгдэ та далд орж үз. Хэцүү галзууд усчдээ танд хизээ идэгнэ гэж явах вэ гэтэл уурсан өвгөн ногоонуудэрэн улнаас орой хүртэл хараад ухаж хөвцсөн муу сүгэ өлбөрч ухтан таарсан малаа эртнээс монголчууд тэнэг байсан юм. Эдүгэ бүр солиорцгож гэм эхэцэггүй хүүхэд шиг царай алдчихад эзэн хаанаач танихан болж гэм. Та чинь манай эзэн хаан байсан юм уу? Орхиних байх юм мал минь. Таанаас бусад улс өвгдээдсэн танихтайган байхад гэж ирээд годоггүй айлдаад өөдөөс ширтлээ. Ойлгочин хэрнээ омогтой гэдэг нь. За. Тийм бол тугай. Аяарна бай. Зайлуул. Бидний амар ертөнц хувирах биш те. Та хаан байсан байж болно. Тансаг сайхан хувцсныхан оронд таар навтас нөмөрчгсөн болохоор чинь л таньсангүй шүү өршөөгөр. Өршөөлмөч ямаа хүмүн. Өмсгөл зүйлт хамаг бүхний минь булшинд байхад хүүр тоноочонгууд бултыг аваад худалдчихсан юм. Одоо Ленинградад байдаг юм. Очоогүй үстэй чи. Юугаа үзэхтэй чи. Үтсэн чин зөвхөн эрээн цаас үсгнээс сайшгүй цөм худлаа. Ганц үний юм гэвэл та нарын гар мохор нүд сохор байна. Үзүүндээ дөнгөтэй байх танч би ч ингэж хүний эрхэнд сүгдэж яваагүй юм шүү. За. Чамтай яриад ч яах юм бэ? Засаг заяа 2 тон гомд. Гэж хэлээд задарсан өвгөн цаашаахан эргээд замаан дагаж гэлдэрч одлоо. Хүн төрлөختнийг айлгах нь битгий хэл. Хүүхэд нохойн тоглоом боломоор гатсан навчиг өчүүхэн энэ өвгөн хазгансаар бараа тасарлаа. Эцэн Чингис энэ үгсээр би элгэн хөшлөх өхөрвөө. Дэндүү инээлээгээд сэрсэн чинь дэрээ нэвтэртэл уйлсан байлаа.